За та бүхэндээ энэ сайхан өглөөний мэнд хүргье. Хүн гэдэг амтан 9 шидэлийн бодох юм да. Өнөө өглөө дурал гэдэг зүйлийн тухай бодлоо. Тэгээд за миний ч дурлах хөг өнгөрсөн биз дээ гэж бодож ирсэн. Тэгсэн чинь тэгээд уншиж үзлээ, сонирхож үзлээ. Бас хүн чинь нөгөө миний бодлоо мэдэх юм юу ч байдгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь харин нөгөө нэг хүн чинь ер нь юу юм бэ штэ. Дурлах гэдэг чинь нөгөө зөвхөн хайр дурлдгүй юм байна. Тэгээд эсрэг хүүсний хүнд одоо хүндээ эсвэл хандаа эсвэл үр хүүхдээ эсвэл ингээл те ямар нэгэн зүйл хин нэгэнд ямар нэгэн зүйлд те одоо юу гэдгийг архинд хокейд тамхинд ажилдаач гэдэг юм уу ямар нэгэн зүйлд хамгийн их цаг зав зүрх сэтгэлээ зориулж цаг зав зүрх сэтгэл хайр халамж бүхнээ зориулж байх юм бол тэр нөгөө нэг дурлаж байгаа үйлдэл юм байна л да. Тэгээд энэ нь удаа үргэлжлэхгүй нөгөө хайр болж болох магадaltaй гэд хэлсэн байлээ. Тэгээд хамгийн гол нь бас өөртөө дурл гэдэг. Тэгсэн чи би бүр гайхаад байсан. Тэгсэн чи үнэхээр бас өөрийгөө хайрлаж, өөртөө цаг зав зориулж, өөрийгөө халамжилж тэгэх юм бол мэдээж өөрийгөөс эрүүл сайн сайхан байлгахын төлөө өөртөө дурлаж чадвал, зах хэмжээгээр дурлаж чадвал бас эрүүл амар амгалан байхад нөлөөдгөөс гадна ер нь хүн гэдэг юмтай аливаа нэг зүйлд аливаа нэг хүнд хин нэгэнд дурлаж байх нь бас их зүг гинэ. Тэгэхээр энэ бас их учир утгатай зүйл юм байна. Хүний сэтгэл тэр нөгөө нэг хүний сэтгэл гэдэг хэрэгтэн тэр дурлаж байгаа үйлдэлээр их тэжээгдэж эрч хүч авч тэгээд амар тайван тийм сайн сайхан байхад нөлөөлдөг гэж байна. Тэгээд та бас энэ бодлоо хаваалцаарай. Та юунд дурлаж байна, хинд дурлаж байна. Жишээлбэл эмээ өвөө навчзээдээ их хайртай гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь тэр нөгөө бас л тэр дурлах үйлдэл юм байна. Хин нэгэн эсрэг хүүсний хүндээ ч юм уу насан турш одоо хайрлаж байгаа тэр хандаа ч юм уу ингээд дурлаад тэр дурлж л байгаа үйлдэл юм байна. Хайрладаг, халамжилдаг, өглөө сэрэнгүүт нь бас хийж өгдөг. Одоо өөр ямар үйлдэлүүд ийдгийн те машины нүүл хасааж өгдөг ч байдаг юм уу. Эсвэл эрэхт нь гэрээ цэвэрлсэн байдаг, хоол хийж өгсөн байдаг. Чи сайхан амарч гэнэ үү? Чи одоо дулаан хувцлаарай. Эсвэл ядарсан уу гэж асуудаг ч юм уу. Айгүй энгийн зүйлээс эхлээл энэ их ер нь өөртөө олон бусдын төлөө гэсэн ингээд сэтгэл зүрхээ гаргаад байна гэдэг чинь бас нөгөө сэтгэлийн тэжээл юм байна гэж ойлголоо. Тэгээд таас бодлоо хаваалцаарай. Энэ коммент бичих гэдэг хүртэл бас энэ айгүй сайхан үйлдэл юм байлээ. Та нарынхаа комментиг унших дуртай шүү. Би бас нөгөө ингэж нүрээ гаргаж юусоо ярьдггүй байсан. Одооноос ингэж суралцж байгаа. Тэгээд та бүхэнтэйгээ хуваалцах таатай байна. Баярлалаа. Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй.